2014 онд Хонконгод ажиллаж амьдарч байсан Индонез улсын 2 эмэгтэй нэг хүний гарт маш хэрцгий аимшигтай садист байдлаар амь насаа алдсан байгаа. Ялангуяа Индонез, Филиппин улсын амьдралын түвшинд доогуур амьдралтай гэр бүлийн, айлын эмэгтэйчүүд нь ихэвчлэн харь оронд гэрийн үйлчлэгч болон өөр бусад ямар нэгэн ажил хийхээр арга ирээд хийхийн тулд явдаг. Сайхан ажил, сайхан ирээдүй мөрөөдөж ирсэн зарим нэг хүмүүс нь азгүй байдлаар муу хүмүүстэй таарад цаашлаад бүр амь насаа алдах эрсдэл хүртэл зөндөө гардаг. Энэ зураг дээр харагдаж байгаа эмэгтэйг Сомарти гэдэг 1991 онд Индонезийн жижиг тосгонд төрж өссөн. За энэ тосгоны иргэдийн ихэнх нь цагаан будаа болон бусад ургацыг тариалж амжиргаагаа залгуулдаг. Сомартигийн хувьд эцэг эх болон гэр бүлийнхнийхээ хамтаар сайхан аз жаргалтай амьдарч ирсэн ч гэсэн мөнх санхүүгийн хувьд бол хомос байсан. За ингэж явж байгаад жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн ч гэсэн хүүхдийн эцэг нь тэднийг орхиж яваад хамт амьдрахаас татгалцсан. За ингээд хүүхдээ ганцаараа өсгөх болсон Сомартигийн хувьд бол хүндхэн байх ойлгомжтой. Хүүхдтэй чанартай боловсрол эзэмшүүлэхин битгий хэл өдөр тутмынхаа хэрэгцээгч хангахад хэцүү байсан энэ үед Сомарти удаан бодож тунгаасны эцэст гэр бүл хүүхэдтэй илүү сайхан ирээдүй бий болгоно гэж зорилго тавиад гадаад улсад ажиллахаар шийдсэн. Тухайн тосгоны олон эмэгтэйчүүд гадаадад ажиллахаар яваад ар гэрлүүгээ их хэмжээний мөнгө тогтмол илгээж ахуй амьдралаа дээшлүүлж байгааг нөчнөө харсан учраас тэр ч бас зориг шуулуудаад ийм шийдвэрийг гаргасан. За ингээд гэрийн өөрчлөгчийн агентлагт бүртгүүлээд 2010 онд Хонконг улсад 19 наснда очсон. Хонконгод очсныхаа дараа сар болгон гэрийнхэн лүгээ мөнгө явуулаад тэдний амьдралч гэсэн дээшилж ийсэн. 2013 онд 3 жил Хонконгод ажилласны эцэст Сомарти төрлөг тосгондоо эргэж очсон. Сомарти гэрийнхэндээ зөвхөн гэрийн үйлчлэгчийн ажил хийж амьдрах бус илүү том мөрөөдөл зориг байгаа талаараа хэлсэн. Гэрийн үйлчлэгчийн ажлыг харь оронд хийн гэдэг бол ерөнхийдөө бол маш хүнд их төвчээр шаардсан хөдөлмөр учраас Сомартигийн хувьд хитрхи сэтгэл зүйд нь дарамттай байсан. Ингээд шин зориг, шин мөрөөдөлтөй болсон Сомарти DJ болохоор Хонконг руу буцаж авсан. За одоо харин энэ харагдаж байгаа эмэгтэй бол 1984 онд төрсэн Синэнг гэх эмэгтэй байгаа. За тэр ч мөн Сомартитай адилхан орчинд төрж өссөн. За яг л эзлэхэн шалтгаанаар Хонконгод гэрийн үйлчлэгчийн ажиллаар 2006 онд ирээд ажиллаж амьдарч исэн. Түүний ажлынх нь визний хугацаа дуусахад Синэнг Индонез руу түр хугацаанд буцаж очоод цаашид яаж амьдрахаа бодож эхэлсэн. Тэгээд эцэст нь дахин жуулчны виз ашиглаад Хонконг руу буцаж ирж шинэ ажил, шинэ амьдрал эхлүүлэхээр шийдсэн. Харамсалтай нь нэг шинэ амьдрал, шинэ мөрөөдөлтөд ирсэн хоёр эмэгтэй маань хоёулаа л явж биеэ үнэлэх ажлыг сонгодог. Макати нэртэй паб болон шөнийн цэнгэний газар тэр хоёроо очиж суугаад гадна дотны иргэдтэй танилцаад мөнгөө тохироод ерөнхийдөө явдаг байсан. Гэтэл 11 сарын сүүлээр Сомарти болон Синэнгийн найзууд нь хачирхалтай зүйлийг анзаарсан байгаа. Сомарти 3 өдрийн турш ямар ч холбоо барихгүй, утсаа авахгүй алга болчихсон. Эхэндээ тэд шөнийн цагаар ажиллаад ядраад ингээд амрах гад алга болцсон болов гэд хүлээсэн ч гэсэн Сомарти эргэж ирээгүй. Гэтэл Синэнг ч гэсэн яг ижлэхэн байдлаар сураггүй алга болчихсон. За юу болоод байгааг нь ойлгохгүй байсан ч гэсэн нэг л зүйл ойлгомжтой байсан. Синэнг болон Сомарти хоёулаа л нэг ижлэхэн хүнтэй уулзсан нь Рүрик Жатинг гих Хонконгод ажиллаж амьдардаг Британий банкир залуу. Рүрик гих энэ эрэгтэй 1985 онд Лондон хотод төрж өссөн. Бага бахасаа л их амбицтай, өндөр оюун ухааны чадамжтай хүү гэж тодорхойлогддог. Өсвөр наснд байхдаа нэр хүндтэй элит сургууль болох Винчестер коллежид тэтгэлгээр элсэж амжилттай сурч төгссөн. Рүрикийг 16 настай байхад нь түүний эцэг нь гарынхаа бугууг зүсээд судсаа ханаж амиа оролдлого хийсэн. За энэ аимшигтай үйл явдлыг харсан Рүрик хамт явж эмнэлгийн тусламж авсан. Бас Винчестерт суралцаж байхдаа өөр нэг сурагчийн зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртснөөсөө болоод Рүрикийн амьдралд олон сэтгэл эмзэглүүлсэн хүндэл үйл явдлууд тохиолдсон. 2003 онд сэтгцийн эмч нь бол түүний талаар бичиж тэмдэглэх
Гэхдээ Рүрийг үргэлж амиа хорлох талаар боддог. Эцэг их гэр бүлийн маргаан гэрлэлтийн асуудлаас нь болоод үргэлж стресстэй, ээжийнхээ эрүүл мэндийн төлөө бас байнга санаа зовдөг зэрэг нь бол түүний сэтгэлийг ихээр шаналгадаг гэж тэмдэглэсэн байдаг. Гисэн хэдий ч эдгээр хувийн болон сэтгцийн асуудлуудын хажуугаар Рүрийг сурлагатаа маш өндөр амжилт гаргаж Кембрижийн их сургуульд элсэн ороод түүх ба хуулийн чиглэлээр сурч төгссөн. Түүний талаар найз нөхөд хамт суралцж байсан хүмүүс бол маш амжилтанд тэмүүлсэн амбицтай, спортод сонирхолтой, хичээлдээ тууштай, мөн католик шашинтай, католик гэр бүлийн суур хүмүүжилтэй гэж дүгнсэн. Сургуулаа төгссөнийхөө дараа Barclays банкнд ажиллаж эхэлсэн. Удалгүй Америкийн Merrill Lynch банк түүнийг өндөр цалин, сайн нөхцөлтэйгээр ажилд урьж оруулсан. Шинэ ажил нь маш өндөр хариуцлагатай, татварын маш нарийн бүтцтэй санхүүгийн чиглэлээр ажиллах болсон. Түүний жилийн цалин гэвэл 342 мянган $. Тэнцэх хэмжээний орлого олж исэн. Гэвч бүх зүйл 2012 оноос эхлээд буруу зам руу эргэж эхэлсэн. Түүний багийг зохицуултын дүрм зөрчсөн байж болзошгүй гэж шалгаад ерөнхийдөө бол Рүрикийг өргөжлөн таамаглахад хэцүү, өндөр эрсдэл дагуулж мэдэх хүн гэж тодорхойлоод Хонконгийнхоо салбар руу шилжүүлсэн. Хонконгод очиж ажиллаж эхэлсэн даруйда Рүрик багийн алхаасаа хилцээний дэд ерөнхийлөгч хүртэл дэвшиж чадсан. Энэ өндөр албан тушаалын түүнд бүр маш их цалин орлого авчрах нь ойлгомжтой. Тэр ч утгаараа Хонконгийн төвд байрлах 31 давхрын тансаг зэрэглэлийн орон сууцыг түрээслэн амьдарч эхэлсэн. Гэвч гаднаасаа мөнгө амжилтанд хүрсэн нэр хүндтэй нийгэм мэт харагдавч Рүрикийн дотор хүн нь бол аль хэдийнэ сэтгэл готролд автаад хүнд депресд орчихсон байсан. Тухайн үедээ Рүрик архитектурлын хэрэглэх нь хяналтаасаа гараад унтаж чадахгүй учраас нойр авахын тулд заавал их хэмжээгээр архи уух шаардлагатай болчихсон байсан. Тухайн үеийн найз бүсгүй нь түүний архины хараат байдалд нь маш их санаа зовоод гэртээ архи уухыг нь ч гэсэн бүр мөсөн хориулсан. Рүрик сэтгцийн эмчид үзүүлээд ажил дээрээ байнга уйлж, гуниглах, нулимс цэйлэгнэх, сэтгэл санаа нь докторгүй болох шинж тэмдэг илэрж байгаа талаар хэлсэн. Яагаад ийм мэдрэмж төрөөд байгаагаа тэр ерөөсөө ойлгож чадахгүй байсан. Гэсэн ч байдал дээрдэггүй уламд орцсон нь сүрд бүсгүй нь өөрийг нь араар тавьж байсныг мэдээд үүний улмаас тэдний харилцаа бүрэн дуусч Рүрикийн амьдрал тэр чихтэй эмх замбараа алдсан. Хамаг мөнгөө хар тамхи эмэгтэйчүүд шөнийн амьдралд ямар ч замбраагүйгээр үрж эхэлсэн. Замбраагүй мөнгөөрөө гайхуулсан амьдралаа сошиал дээрээ байнга ил тод харуулж хар тамхины хэрэглээрөө бүр гүн эргэж гарч чадахгүй болтлоо орсон. Эмэгтэй хүнийг зөвхөн бэлгийн таашаал авах, хангах объект мэтэр хардаг гаж донтой хандлагатай болж эхэлсэн. 2014 он гэхэд түүний байдал харт амхинд бүрэн донтоод өдрөөр биш бүр хэдэн хоногоор үргэлжилсэн нэвтрүүлэн хэрэглээ. Нэг удаадаа бүр Лондонд төлөвлөсөн уулзалтанд очих ёстой байжгаад даргадаа очиж чадахгүй би хүний дархлал хомсдлын вирустай болчихсон байна гэж хүртэл худлаа хэлээд үргэлжлүүлэн шоудаж харт амхиа хэрэглэсээр л байсан. Ингээд гэмт хэрэг үйлдэхээсээ хэдэн 7 хоногийн өмнөөс эхлээд ажилдаа бүр мөсөн явхаа болсон. Тэр хугацаанд хүчирхийлэлтэй хэрцгий бэлгийн харилцааг олон цагаар үзэж шимтэн судалж нэрийг хэлж болохгүй нэг апп дээрээс ирчүүдтэй бэлгийн харилцаанд орохоор хүн хайх зэргээр цагийг өнгөрөх болсон. Дараа нь сэтгцийн эмчид үзүүлээд би шинэ мэдрэмж, шинэ туршлага авахын тулд боломжтой бүхнийг хийсэн. Гэхдээ бүгд намайг сэтгэл ханамжгүй болгож урам хугалсан. Юу ч намайг гайхшруулж чадахгүй байна. Бүх зүйлс сэтгэл дундуур байна гэж хэлсэн байдаг. Рүрик идэвхтэй бэлгийн амьдралтай болсон учраас олон биеийн үнэлэгч түүний гэрээр орж гарч хонож өнждөг болсон. 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Рүрик Сомартид мөнгө төлөөд бэлгийн харилцаанд орох санал тавиад дараа нь өөрийн гэртээ дагуулж ирсэн. Рүрик бол түүнд 10,000 Хонконг доллар төлөхийг санал болгоод энэ нь Сомартид татгалзахад хэтэрхий их мөнгө байсан. Рүрик Сомарти хоёр өмнө нь зочид буудалд нэг удаа уулзаж бэлгийн харилцаанд орж исэн. Тухайн үед бол хэтэрхий ширүүн догшин хүчирхийлэл рүү шилжсэн учраас Сомарти эрт дуусгаад түүнд өгсөн мөнгөнийх нь талыг буцаан шилжүүлсэн байдаг. Харин энэ удаа Рүрикийн хувьд бол түүнийг тийм амархан тавьж явуулах төлөвлөгөөгүй байгаа. Тэдний 2 дахь удаагийн уулзалт нь харилцан зөвшөөрсөн хэлбэрээс өөрчлөгдөж Рүрик Сомартиг зодож эхэлсэн. 3 өдрийн турш Сомартиг хориод 9 зүйлийн бэлгийн
харилцааны тоглоом, янз бүрийн хүнийг тарчилгах хэрэгсэл ашиглан зэрлэгээр хүчирхийлсэн. За ингээд 3 өдрийн турш Сумарти удаа зодуулж тасралтгүй бэлгийн хүчирхийлэл өртсөнийхөө дараа уйлж ойрлохоос өөр юу ч хийж чадахгүйгээ ухаарсан. Рүрик эдгээр бүх муухай үйлдэлээ бичлэг болгон авч исэн. Өөрийнхөө оролцсон хамгийн солиотой гаж зүйлийн архив үүсгэж би өөрийгөө л олж нээж ухааны зүйл яриад нэг бичлэг дээр бүр Сумартигаас чи надад хайртай юу гэж асуусан. За түүнд 2 сонголт өгөөд хэрвээ тийм гэж хариулвал 1 удаа зохино, үгүй гэж хэлвэл түүнийг 2 удаа зохино гэх зэрэгээр бол айлган сүрдүүлж исэн. Дараа нь Сумартигийн амийг хөнөөсөн үйл явдлаа бичиж үлдээсэн байсан. За Сумартигийн гар биеийг нь хүлж өвдөгдөр нь гэж сүгдүүлж суулгаад 0-ын суултуур долоолгох зэрэгээр доромжилж исэн. За хөөхий Сумарти ч гэсэн ингээд өөрийнх нь аясаар хэлснээр нь байвал суллагдах байхаа гэж итгээд арга буюу түүний хэлснийг нь гүйцэтгэж исэн. За гэтэл Рүрик ийм хөрөө шиг эртээ хутга гаргаж ирээд түүний хүзүүгэн шууд хөрөөдөд зүсэж эхэлсэн. Мэдээж тийм амархан хүний толгой тасрахгүй, тэр дороо хүхгүй, тэр болтол бүр маш их зовлон тарчлалыг туулсан нь ойлгомжтой. За ингэж зовоосараагаа түүний толгойг нь тастаад хөнөөчихсөн. За ингээд үргэлжлүүлээд хохирогчийн цогцсны зургийг нь аваад аллагаараа бахархсан бардамсан өнгө аястаагаар үргэлжлүүлээд өсвөр насны охтыг хулгайлж өөрийнхөө бэлгийн боол болгоно гэх зэрэгээр гаж зүйлсийг ярьж эхэлсэн. Сумартиг хөнөөснийхөө дараа Рүрик гадагшаа гараад Синенг Сумарти хоёрын ажилдаг байсан бааранд очоод Синенгтэй ярилцаж эхэлсэн. Мэдээж маш их мөнгө санал болгоод өөрийнх нь гэрт хамт очихыг хүссэн. За шөнийн 3 цагийн үед бол Синенг аль хэдийнэ Рүрикийн тансаг зэрэглэлийн орон сууцанд оччихсан байсан. За Рүрик Синенгийг түр орхиод өөр зүйл рүү яваад ирэх хооронд бол Синенг найзууд руугаа өрөөнөөс нь гэрээс нь сонин үнэртэй маш амьсгалахад хүнд онцгүй байна. Рүрик хачин жигтэй хвийн бус зан аш гаргаад байгаа учраас тухгүй түүнээс айж гинэ гэж мессеж бичээд холбоо тасарсан. Тэр шөнө Рүрик болон Синенг хоёр хамтдаа буудан дээр суугаад баг зэргийн дотн харилцаа үүсгээд үнсэлцэж эхэлсэн. За гэтэл Синенг орных нь ойролцоо хитчихсэн. Ам ингээд боож орилуулахгүй болгоод хэрэгслийг нь хараад гинэт сандраад орилж хашгирч эхэлсэн. Рүрик шууд түүний хоолойд нь хутга тулгаад өөдөөс тэмцэлдэхгүй, өгөнд орвол яахчгүй хэрвээ тэмцэлтэй дэвэл чамайг алан шүү гэж данал хийсэн. Гэсэн ч бол Синенг өөдөөс нь тэмцэлдээд гарч цухтаах гэж эсэргүүцэл үзүүлсэн учраас шууд түүний хоолойг нь хутгаар зүсээд амийг нь хөнөөчихсөн. Өглөө бол мөгц Рүрик өөрөө Хонконгийн цагдаагийн хэлтс рүү залгаад би аимшигтай буруу зүйл хийж гэлээ гэж гин бурууга хүлээж дуудлага өгсөн. Цагдаа нарыг очиход бол Синенгийн толгоонд бүр тасрах шахчихсан. За бараг л салчихсан байдалтай. Харин Рүрик ямар ч утга авцалтаагүй, хоорондоо холбоогүй сонин зүйл яриад ерөнхийдөө сэтгцийн хувьд бол маш товторгүй зогсож исэн. Цагдаа нар тэр дайруу Рүрикийг баривчлаад нэмэлт тусламж дуудсан. За эмч түргэн тусламжийн багийнхан болон нилээд олон цагдаа нар ирээд ингээд 8 цагийн турш орон сууцанд нь хайлт хийсэн. Хайлтын явцад маш олон хүнийг тамалж алах хэрэгслээс гадна чемодант хийгээд ялзраад муудаад эхэлчихсэн Сумартигийн цогцыг олсон. Баривчлсныхаа дараа Рүрик сэтгцийн эмнэлэгт шинжилгээ хийсэн. Рүрикийг нарциссист хувь хүний эмгээг, бэлгийн гаж хүслийн эмгээг, масууруулах бодисын хит хэрэглээ, архины хамаарал зэрэг маш олон төрлийн зан төлөв сэтгцийн эмгэгтэй гэж үзсэн. Өмгөөлөгчд нь шүүх хурал дээр эдгээр дүгнэлтээр нь ялыг нь бууруулах гэж үзсэн ч гэсэн прокурорын сэтгцийн шинжээч Рүрикийг хэрэг хүлээх бүрэн чадвартай, хэрэг үлдэж байхдаа юу болж байгааг бүрэн ухамсарлаж байсан. Санаатаагаар ухамсартайгаар хэрэг үлдсэн гэж үзсэн. Шүүхээс Рүрикт 2 удаагийн бүх насаар нь хорих ял оноосон. За тэглээгээ амар 2 удаа амьдарч ялаа идэх биш. 1 удаадаа л насаараа хоригдоод дуусна. За ингээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.